Миний хайр Шоко. Ямар сайхан бэ? Ноён талхаа. Манай найз хотод ирсэн. Миний ажилдаг газрыг хармаар байна гэсэн. Танилцгаа таатаа байна. Намайг сүйтэй шаасан талх гэдэг. Танай цагаан эдэний академийн найз. Таны талаар би зөндөө их сонссон ноён талхаа. Та бол миний мэдэх хамгийн гайхамшигтай үсчин талх шүү. Тантай бичлэн уулзах нь нэр төрийн хэрэг. Үгүй би энгийн нэг шарсан талх. Үгүй дээ эрхмээ. Энэ үсчин яг тань шиг агуу. Энэ олон цомыг харда ямар олон юм бэ? Ноён талхын дээд амжилтыг мэдгүй. Дараалал нь 7 жил. Хоочны хэрэггүй юм уу? Хөөе, талхсаалуу. Том ялагс гаргахаа бол ариун цэврийн өрөө бөглөрөөд байна. Сонсооч. Танд би Энэ хэд удаа ихтэй хэлсэн юм бэ? Бүгд Шоко юу? Ууртай эмхтэй юу? Шоко. Ямар сайхан нэр вэ? Миний хүндэт Шоко. Сүү чи намайг танилцуулаад өг. Гой. Шоко гэдэг би юу ч юусэн хийн. Хөөе, Шоко. Та завтай байна уу? Яасан? Өнөөдөр миний дагуулж ирсэн найз ямар байна? Сүйтэй шарсан талх. Танд сайхан санагдсан уу? Тэр цонхор талах уу? Яв. Би таныг болзоонд ямар байгаа болов уу гэж бодоод. Хинтээ? Сүйтэй талхтайхан их сайхан сэтгэлтэй, октын дунд алдартай. Талахсан яа. Гэхдээ яагаад? Миний сонирхол биш. Би ойлголоо. Сүү Шоко юу гэж вэ? Шоко. Хайцаараа өнөөрөө надтай уулзмаар байна гэсэн үү? Хүмүүсийг хуцсаалнаа. Чамайг сонирхол нь биш гэсэ. Яагаад чамайг сонирхгүй гэдэггүй байна. Илүү булчинлаг, боор арьстай залуу сонирхдох юм болов? Үгүй ээ. Би бүр ямар хөрөнгө хийхээ төлөвлөж гисэн байсан шүү дээ. Битгий уйлаа. Өөр билүүнүүд байгаа штэ. Үгүй. Би Шокод таалагддаг залуу болох ёстой. Юу? Яг одооноос ажиллаж эхэлнэ. Шокогийн төлөө хүчтэй бор залуу болно. Сүү би явж туухай олж өргөлөө. Дараа уулзъя. Хүлээж бай, сүйтэй шарсан талхаа. Шоко, чиний төлөө юм шүү. Тийм ээ. Би одоо царайлаг болж байна. Хөөх, сүйтэй шарсан талхаа их гоё булчинтай болж. Шоко заавал анзаарна. Үгүй. Би арай болоогүй байна. Би цонхгор хിവэрэ байгаа. Би цагаан урил болж төрсөн. Гэрэл намайг хачуунаас шалчихсан. Би ийм байж яаж Шоко таалагдах юм бэ? Бор болмоор байгаа мó. Ноён талх чам тусалж магадгүй л юм. Тийм ээ. Ноён талх суутан шүү дээ. Шоког сонирхоод байгаа юм биз дээ. Тэр яах вэ? Тэгээд борломоор байгаа мó? Тийм ээ. Би борлох юм бол Шокогийн сэтгэлийг гацаагүй татаж чадна. Гэхдээ борлох боломжтой болов уу? Боломжгүй юм гэж байхгүй. Сүү агуулгаас борлуулдаг ор аваад ир. Ойлголоо. Энэ борлуулдаг ор юм уу? Тийм ээ. Талхан зориулж хийсэн тусгай загвар. Цагтаа би өөрөө ганц 2 удаа борлож байсан юм. Болгоомжтой жаахан халуун шүү. За. Ха ийм халуун гээгүй штэ. Жаахан багсгаж болохгүй мүү? Би тий гомдол борломоор байгаа үстэй тийм ээ. Саяхан бол өвдөж. Тэгтээ чигнээсээ галгараад байгаа биш үү? Хүчтэй байгаарай найзаа. Шокогийн төлөө тисээрээ. Чиний зүг хайрын төлөө тийсэн. Би борлоно. Сайн байна. Сайн шаргадсан талхны хуваар шинэ амьдрал чинь эхэллээ. Баярлалаа эрхмээ. Би цоошин талгуулж гэж. Илүү шаржиг нуур. Хөөх, сүйтэй
Сүүтэй шарсан талхаа чи гайхалтай болчлоо. Маш их баярлалаа ноён талхаа. Таны тухай яриа бүгд үнэ юм байна. Үнэхээр үнэн. Тийм ээ. Одоо явж зүрх сэтгэлийн тулаа хүмүн. Баярлалаа ирхмээ. Маргааш уулзъя. Шок авах. Сайн уу? Сони юу вэ? Юу вэ? Сүүтэй шарсан талх цоошин төрхтэй болсон. Тийм ээ. Чи сайн уу? Би юу маа Цэцэгүү. аавно анхаарсан мөчөөс чи зүрх сэтгэлийг минь булаасан. Үгүй. Уучлаарай залуу. Би чамайг сонирхохгүй байна. Яагаад вэ? Харалда чиний төлөө булчинтай болох гэж маш их хичээсэн. Бас шаржигнуур болтлоо түлэгдсэн. Оо. Тэр надад үнэндээ хамаагүй л дээ. Тэгвэл яагаад би юу хийчих вэ? Зүгээр л чи манай даргатай их адилхан болчихж. Чи юу? Гэхдээ би адилхан биш ээ. Миний юун тэр хөгшин шаржигнуур талхтай адилхан байгаа юм бэ? Өөр штэ. Харалда би 20% хар. Баяртай. Шоко. Ноён талхтай болцож байгаа юм шиг санагдана. Яста мохоо. Хөөе, юу болов? Яагаад гуниглаад байгаа юм? Шоко гуйсан чинь санснаар болсонгүй юу? Цоглоггүй найзаа. 50 үр дээр зөндөө бялуу байгаа. Маш том нарийн бовны газар шүү дээ. Талхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгч гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэдэн зөрөөхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлоо байдаг. их орчин болгон дээ. Сүү, Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Орой болгон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагтай талхыг болзоонд авахын тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэнанд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Хэлцгэл таасаа. Намайг тирамсуу гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколадын дүрсэн хамт канолын мэрэгч. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн. Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? Болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угаад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Анаад хамгаалж нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу нь яагаад болцоонд явхаж болсон юм бол дандаа л ажил гэдэг болж. Сүү энд байж байна үстэй.
Сэгэлгүй яах вэ? Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй хэрхмээ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Болцоор болцоо. Цуслагдчих. Дэд болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхтандаар төлөвлөгөөгөө өөрчлөхийн миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргахаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Nii нугу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн багтаараас ихтэй бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр үздэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочир ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж чад минь Хоёр их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. ингээд зочих хүлээж үнгээгүй лөө. Хин ч алга байна штэ. Хачуува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм биш шүү. Оо, би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаа гэрсэн. Та арай. Зүүн аяажах. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Ваа, унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Юуг нь гэртээ ирэх харахыг хүссэн шүү дээ. Үсчний шавнар. Ноён талхны үсчний газар тавтаа морил. Шоко, алив эхэлцгээе. За. Энэ сүү хаажчихва. Ягаад ингэж удаад байна? Ноён талхаа. Сүү, ягаад хоцорсноо тайлбарлаарай та. Гэхдээ эрхмээ хинтэй хамт ирснийг хардаа. Талха уулзалгүй их удчээ. Багш, ямар сайхан гинтэг хэрэг вэ? Талхны мухлаг хотод ганц нэг амжуулах ажиллагаараа. Бид хоёр молди брэд бүрэх тараад би дагуулад ирсэн. Энд бүх юм чин том байгаа болол та. Мэдээж шүү дээ. Би чинь хэний шав билээ. Энэ чинь хэм билээ? Шинэ шаваа танилцуулахыг зөвшөөрнө. Энэ бол амтд гуатай талх. Сайн байна уу? Таны шинэ шав гинэ. Чамд үсчингээ өвлүүлж үлдээсний дараа би хэсэг амрыг гэж шийдсэн юм. Дахиад би ч бас Хөөе, намайг засаж дуусаагүй байна. Түүхий авьяасын тоолгүй өнгөрч чадаагүй юм. Тэгээд сургаж явахаар шийдсэн. хөөх ямар сайхан түүх вэ? Чадвар чинь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Сайн уу? Намайг сүү гэдэг хоёулаа найзууд болъё. Ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ? Одоо нэг хөвгтүүд юм болсон шүү дээ. Замт яваад жаахан өлсөх шиг боллоо.
Өлсөргүй яах вэ? Санаа зовлтгүй багшаа. Хааны найр шиг хоолунд бэлдээдгий. Би мах шаарыг. Харин би уух юм бэлдээ. Чамайг бас үсчний газар чинь амжилттай яваг харах ямар сайхан юм бэ? Таны сургасны аж шүү дээ. Нэрэн туслахыг чинь хараад их сэтгэл хөдлөсөн. Супер хөгсдүүдийг супер модель болгож хувиргасан шүү. Үхэн сүү юу? Орхон минь гэж. Энэ сүүтэй талхыг сургах гэж их хичээсэн. Тэгвэл амтдагва сүү хоёрыг үс засалтын тулаанд өрсөлдүүлэх үү? Амтдагва шилдэг үсчин болохын тулд хот дамжин аялсан. Энэ тулаан хэн хэнд нь хичээл болох байх. Гэхдээ бэлдэх хугацаа байхгүй. Тулаа эдгээ. Надад амтдаггаагаас сурах юм өчнөө байгаа. Сүү. За тэгвэл маргааш хоосон машины зогсоод уулзцгаая. Тэгвэл маргааш уулзцгаая. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш уулзъя. Ноён талхаа та зүгээр үү? Нэрээ амтдаггаатай талах мундаг байгаа биз? Би ус тасгыг харсан. Жинхэнэ суутан. За тулаана эхлүүлэх үү те? Тийм ээ. Би бэлэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээр үед наргил модны самрыг хэрчнэ. Наргил модны самраа? Жинхэнэ үсчин хоёр гараараа хатуу чулуугч амьд урлаг болгодог байх ёстой. Наргил модны самрыг төрүүлж урлаг болгож чадсан нь энэ үеийн ялагч болно. Бэлэн үү? Анхаар. Эхлээд. Энэ хатуу хальсыг яаж зүсэх болж байна? Хачны оронд энийг хэрэглэнэ. Тийм ээ, эхэлцгээе. Наргил модны самрыг хачаар хайчилдаг хэн байдаг вэ? Ядаж би талгаагаа ажиллуулах юм да. Хэдхэн минутын дотор наргил модны самрыг өрөмдөөд сэлбэр хийж гэлээ. Маш сайн байна. Нэр төрөө хэрэг ярихмэ. Савуулаг минь гэж. Ямээс үү? Наргил модны самрыг хаачаар сэлж байдаг. Чамд юу н чадах юм байна уу? Ялагчаар мэдээж амтдаггаатай тал тодорлоо. Сүүхүү минь. Яагаад хаачаар сэлсэн юм бэ? Мэдээж өрмөр сэлсэн бол амар байсан л та. Гэхдээ наргил модны самрыг үйлчлүүлэгчийн толгой гэж бодохоор өрмөр сэлж зүрхлээгүй маа. Тийм учиртай байж. За, шалтгаан тооцож болно. 2 дугаар үе. Шоколадтай сиропны ан. Хамгийн түрүүнд шинэхэн өлөн шоколадны сироп авчирсан оролцогч ялагч болно. Юу? Би энэ хавийг сайн мэдэхгүй. Хаанаас хайж эхэлгэж сайн мэдэхгүй шүү дээ. Би нэг газар мэднэ. Хоёул хамт явцгаая. Энэ талхны Монголын хотын хамгийн гоё шоколадны сироптай газар. Өдрөө минь дэрхмээ. Сайн уу сүү? Дэрхмээ. Дөнгөж гарсан хав халуунаараа байгаа шоколадны сироп авч болох уу? Тохиромжгүй үед ирлээ те. Одоо сайны цаг болохоор бүгд түр амарчихсан байгаа. Жаахан хүлээж байгаарай. Би удахгүй. За, сайхан хооллоорой. Эдний шоколадтай сироп 100%. Амтдаггаатай талхаа юу гэж байна? Цаг алдаж болохгүй. Би өөрөө хараад авчихна. За, авна. Би чадна. Сүү? Чи намайг аврах гэж байгаад унчихсан уу? Намайг үнэхээр уучлаарай. Сүү? Би зүгээрээ би сүүний хайцаг болохоор хөвж чадна. Чи явж бай. Араас нь гүйцээд очие. Би чадчих шиг боллоо. Амтдаггаатай талхаа чи намайг хүлээсэн гэж үү дээ? Хүлээвэл намайг хинч булгайцаж төрүүлсэн гэхгүй. Чи дог царайлж л бай. Гэхдээ би сайхан сэтгэлтэй чинь мэдэж байна. Юу? Хөөе, чи надаа ганцаараа бовтонч л бай. Би явлаа. Хүлээж бай. Хөөе, ноён талхаа бид буцаад ирлээ. Нэгэн зэрэг үү?
Ямар их уддаг юм бэ? Инээдтэй юм болоод би болох болохоор сироптод орохроо унчихсан. Би яагаад гайхгүй байна? Тийм бол энэ үеийг тэнцсэн тооцъё. Тэнцсэн? Тэгвэл би хожсон гэсэн үг үү? Үгүй ээ. Сүүлийн үеэс хэн ялагч болох нь шийдэгдэнэ. Жинхэнэ ялалт 100 давхар жимсэн цамхаг. 100 давхар жимсэн цамхаг. Боломжгүй штэ. 100 давхар цамхагийг төрүүлж хийсэн тэмцээний ялагч болно. Сүүлийн тэмцээн эхлүүлцгээе. Тийм өндөр цамхаг барихын тулд суурийн том жимснүүдээр хийх хэрэгтэй. Таруулснуудаа эхлээд та хэдтэй үзэхэндээ. Дээр нь гоо тавиад дараа нь хам барахцаа. Амтд гоотой талах бүр гайхалтай тактик хэрэгжилж байна. Тийм байна. Би энийг аваад харих юм шиг байна. Бараг боллоо. Юугаа бодож байдаг байна? Бүтэлгүй амтэн ямар ч тактик байхгүй. Нуур цундаас явах үед. Даалгавраа биелүүлж эхлэе. Ийм хурдан барьчихлаа гэж юу? Гайхалтай. Ажлаа сайн гүйцэтгэлээ. Суу, муугаад ирээ. Тэмцээн дууссан. Ийм хурдан мó? Сүүгийн цамхгийг харцгаая тэхүү. Би юу хараад байна? Давхар алга, хэлбэр дүрс алга. Чи ер нь төлөвлөсөн юм уу? Ингээд ялагчийг зарлж байна. Ялагч амтд гоотой талах. Тэн нэг амтэн нэг ч үед ялж чадсангүй. Ормыг чинь угуулсан дуучлаараа ирэх мэ. Маргааш бүр ихнээс нь нэрлэн шүү. Мэдлээ. Чадлаараа хичээнэ ирэх мэ. Талха үсчний газараа цаашдаж сайн авч яваарэ. Тэгнэ ирэх мэ. Сайн амтд готой талхаа ясанд баяр хүргэе. Чи үн цэнтэй өрсөлдөгч байсан? Эргчл би сайн хичээж байгаад чамдаа дахиад өрсөлдөнө. Хоёулаа тохирох уу? Сайхан тохиролцоо байна. За одоо явъя та. Үгүй бол галт тэрэгнээсээ хоцорхно. Сайн яваарай хоёроо. Баяртай амтд готой талхаа. Тэгэхээр сүүтээ өрсөлдөж үзсэн юм чинь ур чадвар нь ямар санагдав? Эхлээд болох чадваргүй сүний хайрцаг гэж бодсон. Гэхдээ шудраг сайхан сэтгэлтэйг нь ухаарсан. Гэхдээ л жинхэнэ өсчин болж чадах болоо да. Тийм гэж юу? Чамаас ялгаатай нь сүү эхний үе дээр өрөм хэрэглээгүй. Наргил бодны самрыг үйлчлүүлэх чинь толгой гэж бодсон болохоор оронд нь хайж хэрэглэсэн. Гэхдээ тэр чинь 2 дугаар үед чи мэдэж байгаа да. Сүү өрсөлдөгчдөө тусалсан. Та яаж мэдэж байгаа? Тийм биш бол чи хамт ирнэ гэж байхгүй шүү дээ. Сүүлчийн үед сүү чам шиг аргаар хурдан барьж чадах нь байсан. Гэхдээ утга учиртай загвар гаргахын тулд цаг алдсан юм шүү дээ. Тэр харта. Тэр хүүхэд 100 давхар хөшөө барьсан юм. Тэмцээний үр дүн чухал биш шүү дээ. Ялсан ч бай, үгүй ч бай, дараа нь ямар байх нь чухал байдаг юм. Чи энэ тэмцээнд чударгаар ялсан. Гэхдээ дараа хэн ялах нь надад сонирм байна. Ашгүй нэгэн барай дуусчлаа. Харъя да. Та намайг хүлээгээд л байсан юм уу? Хамгийн мундаг шүү. Чамайг хүлээгээгүй. Зүгээр зүүр эмгэлж хийж. Ноён талхаа хүлээж байгаарэ. Би аачлаа. Зайдас болгонд мандах өдөр байдаг. Зайцхан яах гэсэн юм бэ? Завгүй байна. Чамд өнөрдөх кекснүүд байгаа штэ. Дараа болё зайцхан. Хоёулаа дараа тоглоё. За юу? Чамайг тоогоод хоол өгч хамт олдохгүй байгаа биз?
Иддээ бяцхан найзаа. Ингээд зайцхны гарч салхилуулахгүй мө? Завгүй байгааг харахгүй байна. Сүүгээс асуу салхилуулна биз. Би ч гэсэн завгүй байна. Шоко өнөөдөр та салхилуулчих уу? Би л гарч салхилуулахаас зайцхан гарч салхилах уу? Битгий хүн дээр тусгаж аваарай. Ард өсчний газар их завгүй байгаа. Тэр хоёр нохойдоо анхаарал тавьмаар юм. Гэхдээ явандаа сайжрах байхаа. Амравай нүү. Ядарсан хөгшин мантун бууцэнд төрхөл амрааж болгосон болов. Амар ирэх мэ. Танд өөх юм хийгээд өгөх үү? Би бүгдийг харлаа. Юу харлаа гэж? Чи багтаа сүүний хайрцгаа урчихсан юм байна шүү дээ. Сүү талаар нэг цасагдсан. Абэж хоёр ч балмагдаж цочирдсан. Бүгдийг харж байна. Асгарсан сүүний араас их уйлсан. Тийм ээ, бүгд үнэн. Та мэдэж байна штэ, гэхдээ яаж мэдсэн? Би бүгдийг мэднэ. Ноён талхнаас юу харагдаж байна? Ичмэр зүйл байна уу? Их зүйл байна. Тайз харагдаж байна. Юу? Гэрэл төлгөн нүд сохдмор ялбач байна. Үдгчдийн алга ташигч мэ сонсогдлоо. Ноён талх залуудаа жүжигчин байсныг та яаж мэдсэн юм бэ? Ноён мантун бууцны хүч хязгааргүй. Өнгөрсөн амьдралыг төдөөгүй бас ирээд өгч гэсэн хардаг. Талхны мохлог хотын хатан хүртэл ноёнд үзүүлж харуулдаг байсан. Дээрээс нь бидний амьдралын нүүр ус нэвтрүүлэгт зочноор оролцож байсан. Одоо надад өөр юм харагдаж байна. Өр бусын зүйл. Энэ нохойны ирээдүй бас эзнийх нь. Зайдасхан яам гэж. Энэ нохойд санаа тавьдаг хэн нэгэн цамхагт ордонд амьдрна. Цамхаг ордоо. Эзэн хааны өргөн чүтэ. Мянган машины крашта. Арай болгон стейк хавчид нь хэмжээлшгүй баян амьдрал хүлээж байгаа. Зайцхны эзэн гинэ. Үнэн гэж юу? Бүгдийг харж байна. Нэг нь ч худлаа биш. Зайдас хаан хоолой дээрээ. Үгүй шүү. Наадах чи нэгдэж болохгүй. Зайцхан бүр гоё хоол идэх хэвээр. Дандаа л иддэг штэ. Зайцхан хамгийн чанартай гиднэ. Амтад борцолсон үхрийн мах. Наашир бицхан найзаа. Энэ бас органик юм шиг байна. Зайцхан хаач гээд байгаа юм бэ? Хүрээ дөрвөө найз. Зөвхөн чам зориулж үхрийн хавирганы махан стейк хийлээ найз минь. Байцаараа зайцхан миний авчирсан хоолыг идэх гэж байсан шүү дээ. Наад хогийг чинь идэхгүй. Борцуулсан мах гэдсийн өвдөгчгөн. Ма, идэрэ. Идэ чам зориулсан юм. Зайцхан гарч салхилах уу? Хардаа чиний шин хözөвч. Өхөөрдөм жаахан хөлийг чинь хамгаалнаа. Шинэхэн гутлаа өмсөөрэй. Та яах гээд байгаа юм бэ? Зайцхан шагаага булгалчгаад байхад тоож хараагүй үсттэй. Өдөр болгон дасгал хийж байх ёстой штэ. Хардаа хамгийн мундаг залуу зориулсан тижээвэр амтны тэрэг. Гаяцгай, манай энтхий юунд чи хамгийн дуртай? Хөвгөлтэй байла. Дасгал хийсэн юм чинь хоёулаа усанд орох уу? Хардаа жаалаа. Тижээвэр амтны жакузитай байна. 3 сарын цалингаар авсан юм. Гэхдээ би хайртай нохондоо зориулж авсан. Арай ван гэж нэрлээд байгаа энэ хувиндаа усанд оруулах гээгүй үсттэй. Санаа зовлтгүй. Аав чамайг авна. Хааш навч байгаа юм бэ ноён толгоо? Хөөх! Харав? Хамаагүй дээр. Энд чинь юу вэ? Япон стилийн халуун аршаан зөвхөн зайдас л орно. Энэ чамайг халамжилдаг билий. Ноён талах.
Амар байна уу найзуудаа. Хөгшин мантуу мууц энүүгээр өнгөрч явна. Эрхмээ хардаа би зайцсныг сайн харж байгаа. Зайцсгаа чи миний нохой тийм ээ? Наадах чинь худлаа шүү. Зайцхан минийх. Үгүй би гэрт авчирсан. Тиймээс миний нохой. Үгүй миний үс чинь амьдэрдэг шүү. Энэ хоёр хоорондоо маргаж явахаар нохоогоо анхаарах хэрэгтэй байсан юм да. Тийм ээ, хизээд тусална. Би зүгээр л ажлаа хийж байгаа шүү дээ. Май ярилцсан ясараа. Хамтран ажиллах таатай байлаа, дараа уулзъя. Үзээлцэг нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбалны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макаро хамтлагийн гүзээлцэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй юм уу? Хүй чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үсэнтэй юм аа. Үнэхээр хөөрх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мака. Би итгэж чадахгүй нэ. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглийн хөгжим л сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон, чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Усаа янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зурагтаар гардагаас хамаагүй хөөрх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг усчин гэж сонссон. Та миний усыг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм биз дээ ноён талхаа? Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг. Олж байна. Макарон хамгийн гоё ус засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг усчин юм. Баярлалаа. Хөөе, сүү. Ноён талхаа угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талхч чиний дууг онцгүй гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талхах настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг усчин юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Оо, бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу юм. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шинэ дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шинэ цомог гаргасан гинүү. Нэр бол ухаан байна уу? Юу болоод байна?
Ноён талха супер макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучтад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэлдэ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л үсчгсэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг. Гэхдээ ягаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч гарын үсэг зуруулах шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах хөдөлгөөн. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засаг тал анхаарлаа хандуул. Айлуу. Хүү, шүтэн бишрэгчдийн уулзалтанд очихгүй өнгөрөх шагсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихснээс үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Үгүй. Дахиад хасагдчихлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж яг ч бүтэн 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг Бүгд тэр талхнаас болж байгаа юм. хэлэх ч үг алга та. Тэр яхав энэ ноён талх хайцсан юм болоо. Макарон. Ямар Бинч гоё. тань хоо. Сайн уу хараа? Макарон. Ууцаагүй утсан байна шүү. Миний зассан засалт байна. Ингээд. Заамаа. Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анхудаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ирэх мэ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ирэх мэ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэл тэрлээ. За. Яагаад ийм их юм ирдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдэйг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно штэ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явчгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макароныг ууч үзээрэй.
Тоглолт нь арай л эхлэегүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны иж бүрдлэг бүгдийг авчиж. Энгийн талах биш бай. Жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Дүттүрүрүү дүттүү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү. Хаашаа хүрээд ирдэ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүн цагаан макарон хайртай шүү. Сүүн цагаан макарон хайртай шүү.